Домогт Чингис хааны морьтон цэрэг эрс баруун зүг довтлоо. Түүнийг нас барсны дараа гэрээслэл дагуу залгамжлагчид нь эзэнт гүрнээ номхон далаагаас Европын хил хязгаар хүртэл тэлсэн билээ. Дэлхийг гагцхүү их хаан эзэгнэн байлаа. Тэд нийслэл хар хурам хотод хааны ордон барьж, яг голд нь зүгийн бал, дарс гоожин байдаг мөнгөлөг мод суулгасан юм. Францисканы ховрог Вильгельм фон Рубрук нүдэрээ харж биширсэн тэр гайхамшигт бүтээлийн ховор үлдэгдлийг өнөөдөр археологчид эрж хайсаар байна. Дэлхийн энэ эзэнт гүрний түүхээс бичиж үлдээсэн түүнд өнөөгийн бид баярлахаас өөр аргагүй. Та тэгэхээр морь унссан омог догшин бардам хүмүүс. Нүүдэлчдийн байгуулсан нэгэн хот. Монголчууд, Чингис хааны залгамжлагчид. Мен 253 оны 100 Азийн тал нутагт довтлогон яваа энэ цөөхөн хүн тун ховор элч. Намтан Вильгельм фон Рубрук Зинданыг Санвартны хамтаар хэлмэрч дагуулan яваа энэ. Эднийг Монгол хөтөж улаач нар аль 3 сарын өмнөөс дагуулan дорн зүг довтлогсоор явхажээ. Ингэж европчууд Уралаас цааш хол довтлогсон тунцөн. Үүнээс 2 жилийн өмнө Рубруктэй Зинданыг Санвартан Карпини Папламын зараалаар Монголын эзэнт гүрнийг зорж танил бус энэ нийгэмд анхны албан бичгийг гардуулсан юм а. Харин одоо Рубрук урд өмнө нь явсан хүнд олдоогүй завшааныг ашиглахыг зорьсон билээ. Талын нүүдэлчдийг Христийн шашинд уруу татах. Мен 253 оны 100 Рубрук Константинополиос анх гарсан түүхтэй. Гэвч 2 жилийн дараа Европ руу буцахаас өөр аргагүй болсон юм. Түүний зорилго биелээгүй хэдий ч аян замын тэмдэглэл нь 12хан жилийн өмнө Европыг суурайр нь чичрэгсэн тал хээрийн нүүдэлчдийн тухай цорын ганц баримт болсон билээ. Аюул занал дорн зүгээс тийм хурдан ирнэ гэж хинч төсөөлж бодоогүй нь лавтай. 1237 онд Монголын морьтик цэрэг Волга мөрний сав газрыг эзлэн Оросын том хот Киевийг үнс нурам болгосон юм. 1241 оны 3 дугаар сард Монголын их цэрэг Краков руу дайран Лайбницийн ойролцоо герцог Хайнрих фон Шлиссний загалмайтны цэрэгтэй тулгарлаа. Гэвч энэ тулалдаанаар загалмайтны цэргийг даран устгаж герцог толгоогоо модонд үлгүүлэн төгссөн юм. Краковчууд 750 гаруй жилийн өмнө болсон монголчуудын тэр аимшиг товтлогооныг өнөөдөр ч нэхэн дурссаар байна. Марианы сүмийн оройгоос дохио санамж болгож цаг тутам бүрээ татснаа гэнэт чимээ тасрах ажээ. Домогт өгүүлснээр бол яг энэ мөчид монголчуудын сум тэдний эцэг өвгдийн хүзүү хоолойг нэвт сүлбэж байсан гэдэг. 1241 оны 3 дугаар сарын 24 гэхэд Краков үнс нурам боллоо. 2 хоногийн дараа морд цэргийн их цуваа урд зүг хүлгийн жолоо залж Унгрыг чиглэн хөдөлсөн байна. Европ төмөн айдас жихүүц дор чичрэн байлаа. Тэд Карпатын улсын цайз хэрмийг даван товтолж Сааю голын иргдээр Унгрийн их цэргийг тосон тулалдсан юм. Чингис хааны ач хүү Бат Унгрийн хаан Белатай хийсэн Моёгийн дэрэгдэх тулалдаанд монголчууд үлгэр жишээ болох үз арга барил хэрэгэлсэн юм. Эхлээд Вагенбург руу ухарч хоригдсон Унгрийн загалмайтны их цэргийг монголчууд бүсэлсэн юм. Гарах газаргүй болсон тэдний дээрээс сум мөндөр буулгалаа. Бүслэгдсэн цэргүүд сандарцгаав. Сандран зүгтх загалмайтны цэргийг тосч цус асгаруулан дарж байлаа.
монголчууд гэнэт бүслэлтэй сэтлэнгүүд Унгарын загалмайтны их зэрэг учраа олохгүй шууд нүүр тулахаас аргагүй болсон гэдэг. Байлдааны энэ арга барил нь хаашаач зүгтах аргагүй болсон ан гөрөө авлах луга бас нэг гайхамшиг байсан юм. Унгарын загалмайтны их зэрэг дарагдж гагцгүй Унгарын хаанал зүгтаж амжлаа. Улс орн нь тэлжгээрээ сүгдэн бүхийсэн юм. Унгарын ард түмэнд учирсан их гай зовлонг Моёгийн дэргэдэх энэ хөшөө дурсгал өнөөдөр эргэн сануулсаар байгаа. Улс орн нь тэр чигээрээ нухчин дарлуулж үгээрэн хоосорсон байлаа. Монголчууд 2 сая гаруй унгарчуудын 3/2-ыг алж талан боолчилж байсан юм. Тийм аюул гамшигын талаар тэр үеийн түүх шаштралд бичиж үлдээсэн байдаг. Тэр үеийн хүмүүс тийм аимшигтай гашуун үйлдэл бодож сэтлээ гэдэгт үнэмшихүн бий болов. Хүмүүс ойлгохдоо наран шингэх зүгийн улс гүрнийг залгих гэсэн Татар Монголын там гэж нь тэр визээ хэмээн боддог байх. Гэхдээ тэд гэнэт давталган ирсэн лугаа адил Европоос өдөр түргэн гэдрэг бутсан юм. Яагаад? Хамгийн гол нь хожимын өдөр эргээд ирэх юм биш байгаа. Эргэж бутсан ч гэлээ энд тэндгүү айц хүйц үлдээсэн байлаа. Их хааны ордонд өөрийн хүргэж яваа хөтөж монголчуудад Рубрик бас л итгэж чадахгүй байв. Тэд надаас Франц орн олон хонь адуу хүртээ юу хэмээн байн асууж байлаа. Асуугаад байхаар нь бас эд удахгүй манай руу довтолж хамаг байдаг юмын минь цөлмөн дээрэмдэхэндээ гэж бодогдож байлаа. Гэсэн хэдий ч тэр цаг мөчид түүнээс хэцүү яривхтэй зовлон бас учирч явлаа. Өлсөж санган ядарч туйлдахыг бид даван туулахаас аргагүй болсон тухай ярих юм биш. Тэд бидэнд зөвхөн орой л хоол өгнө. Хөтч маань биднийг яаж хүргэж өгнө дөө гэсэн шиг их л төвөгшөөж дургуйтсан шинжтэй биднийг хардаг байж билээ. Тэд Волга мөрний салаа гол гориг туулах мөчид Рубрик урт аян замын зорилго биелээ хэмээн ойлгожээ. Гэвч дахиад 4000 гаруй километр хол зай байгаа. Түүнээс гадна нүүдэлчид 12 жилийн өмнө Европоос буцахтаа үлдээсэн зам мөрийг шил даран явна гэж тэрээр төсөөлөөгүй байсан юм. (1242 онд Өгөөдөө хаан нас барлаа гэсэн бүдэг бадаг мэдээ ирж, их цэргийн жанжин төшмөл тэргүүтнүүд нэн даруй буцах шаардлага гарлаа. Дараагийн хааныг өргөмжлөхөр болов. 2 жилийн өмнө тэрээр эхс дээдс язгууртнаа цуглуулан, их хуралдай зарлан, улс орны байдал төрхийг хилэлцэж ярилцсан удахгүй насан худаг болохоо Өгөөдөө хаан мэдэж байсан гэлтэй. Өгөөдөө гар султай хэдийч эмх цэгцтэй сайн хаан байсан юм. Тэрээр хаан эцэг Чингисийн захиа даалгавар сургаалыг чанд биелүүлэхийг хичээнгүйлдэг байлаа. Гэсэн хэдийч эцгийнхээ төмөр мэд сахилга батыг өвлөн авч үлдээгүй юм а. Тэгээд ч улс гүрний эхс дээдс тэрээр би ч бор дарсанд хит автсан хүндээ хэмээн шууд хэлдэг байжээ. Ямар ч гэлээ дайн тулааны гол хүчийг тэрээр гартаа зангидж байв. Өгөөдөө хааны тушаал зарилгаар Монголын их зэрэг Евразийг тэр аяар нь гიშгэлэн довтолж, Перс болон Орос орныг нухчин дарж, Европ твд тулж утсан юм. Өгөөдөө хаан Чингисийн гэрээслийг биелүүлж, мөн хөх тэнгэрийн хүчин дор, Тэнгис далаалууга их хааны зарлиг гэрээсэл дагуу хүчрхэг гүрэн усынхаа сүлд хиймэрийг бадруулан байж, түүхийн хуудсан төв дэлхий дээр нэгэн агуу хийзэн төрнийг байгуулж чадсан юм. Эцгийнхээ дурсгал хүндэтгэл зориулан Өгөөдөө хаан ам дамжин ирсэн болгоныг бичгэлэн үлдээлээ. Тэрээр их хуралдай дээр тэрхүү ботоо өргөн барьжээ. Эгшиглэнт яруу найраг, түүхэн баримт хосолсон Монголын нууц товчоо хэмээх энэхүү бот зохиол тал хэрийн нүүдэлчдийн угсаа язгуур, эг Чингис хааны ажил амьдралыг хүүрнэн өгүүлсэн байдаг юм. (1206 онд Тэмүүжин их хаанд өргөмжлөгдөжээ. Монгол овгийн тэргүүн болохоос өмнө тэрээр тал хэрийн нүүдэлчдийн олон овг аймгийг нухчин дарж нэгтгэн захирсан юм. Тэрээр үг дүүгөө захиран нэгтгсэн овг аймгаас алба говчуур авна. Төмөр мэд сахилга бат дэг журмыг шаарддаг байлаа. Түүний хүсэл зорилго гагцхүү хууль байсан юм.
Чингис хаан их зэрэгэ дайран довтолж, бод зохих чадвар сайтай 10-аас бүрдүүлэн зохион байгуулжээ. Хэрв та нар эв нэглэлтэй байж чадахгүй аваас дайн тулааны цагаар хэний ч өмнө өвдөгс хөрөн үхэх болно. Их зэргийн эргэтэн дарахтан түшимдийг удам угсаагаар бус авиас чадвар авхаалж самбаагаар нь шилж сонгож байлаа. Ялалтаас ялалтанд оройлон магнаалхаа их хаандаа андгаалсан морд зэргийн чин үнэнч сэтгэлд хязгааргаж байсангүй. Чингис хаан эзэнт гүрний дотор эмх журам, эрх хэмжээг бүрдүүлсэн байлаа. Тал нутгийн нүүдэлчдийн зоргоороо аашаар нь шинд их засаг хууль цэг тавьж, монголчууд төр тулсаа байгуулж, оршин тогтнох бат суурийг бэхжүүлж байлаа. Өнөөдөр Чингис хааны сүлд хиймэр, эв нэгдлийн бэлэг тэмдэг Монгол улсын төрийн ордонд залаатай байна. Бид энд Монгол төрийн бэлэг тэмдэг 9 хөлт цагаан тугаа залсан юм. Анх 1206 онд Чингис хааныг онон мөрний хөвөөнд хаан ширээнд залан Монголын эзэнт гүрнийг зарлан тунхагласан тэр өдөр энэ 9 хөлт цагаан туг бий болсон түүхтэй. Энэхүү 9 хөлт цагаан туг төрийн сүлд хиймэр монголчууд бидний бахархал, энг тунх амьдралын бэлэг тэмдэг билээ. Плано Карпини бичгтээ татарын газар нутаг асар том хидийж миний санаж байсныг бодвол энд үн цэн гэхээр юм даан чалгадаа хэмээсэн байдаг. Вильгельм фон Рубригч Зиндааныг ламтны бидснийг сайн мэдж байлаа. Гэвч Карпинигийн энэ өнгөц дүгнэлтэд харьцуулахад Рубрик харин ч бодит байдлыг нарийн ажиглаж гарсан хүн. Эдэн дунд байхад надад эгээл нэг өөр ертөнцид ороод ирчихсэн мэт санагддаг байж билээ хэмээн тэрээр дурссан байдаг. Нүүдэлчний амьдралыг нарийн сайн ажиглаж гайхмаар сайн бичсэн хүн бол Вильгельм фон Рубрик. Өнөөдөр ч гэсэн тэдний амьдрал 750 жилийн өмнөхөөс огт өөрчлөгдсөнгүй. Тэдэнд хаан ихтэй үлдээж орхисон тогтвортой хот суурин байхгүй боловч дараагийн удаад хаан бууха урдаас мэддэг. Тэд өөрсдийнхөө юуртаа буюу унтаж амьдрдаг майхнаа барихтаа бургасаар сүлжиж хийдэг дугуй хөлбөртэй хүрээ босгоод түүн дээгүүрээ салаам мөчөртэй хөндлөвч модыг тохож дээш нь нэгэн дугуй болгон нийлүүлэхэд орой дээр нь цамцны босоо хэлбэртэй зах шиг утаа гардаг яндангийн хэсэг өргөгдөн тогтно. Юуртаг барьж буулгахад цаг хүрэхгүй хугацаа орно. Энэхүү байгууламж бүтцийн хувьд нар салхинаас хамгийн сайн хамгаалах сууц нь болдог. Гэрийн хаалга нь тавилга багтахааргүй жижиг учраас эхлээд гэрээ буулгаад үхэр тэргэндээ ачаална. Ойдгийн гэр бүлийнхэн нүхийнхээ өмнө бөөрөн дээрээ уламжилж ирсэн ёс заншлаа гүйцэтгэлээ. Хуучин бөөрөн дээрээ саахал дайлын хүмүүстэйгээ хамт суугаад нэг аягаар гүүний эсгсэн сүүг тойруулан ууж дараа жил энэ газартаа эргэн ирэхийг бэлгшээв. Тэдний малд нүдтэй хүүн нүүдлийг даган хонь мал үлдчихвээ гэдгийг сурамгай ажиглан тууж явна. Энэ айлынхан эд хөрөнгө болсон мал сүргээ туугаад эд хогшлоо хоёрхан тэргэнд очиж нүүдлээ. Нүд алдам эзгүй тал хээр Рубрик нүүдэлчдийн дулаацах ганц түлшийг таньж мэдсэн билээ. Тэр нь үхрийн хатсан аргал. Тал хээр яваа бүсгүүчүүд энэ аргалыг түүж түлшинд хэрэглэх ажээ. Харин аян замын туршид Рубрик толгой хорогдох гэр тоотоо олдсон төдийгүй тэд ихэнхдээ эзгүй хээр газар хоног туурулж явлаа. Эцсийн эцэст тэд хизээ зорилгодоо хүрсэн юм болоо. Анх Константинополоос гарснаас хагас жилийн дараа Рубрик хөтөж улаач нарын хамт Мөнх хааны ордонд ойртож ирлээ. Чингис хааны дараагийн 4 дахь залгамжлагч их хаан бараа бологчдынхоо хамт Монголын эзэнт гүрний нийслэл хар хурам хотоос баруун зүгт хэдэн бээрийн зайтай амьдарч байлаа. Рубрикийг дэлхийг эзэнсэн их хааны ордонд юу хүлээж байсан бол?
Ордонд орохоор ирсэн хүн их хааны өргөөнөөс ном сум харух зайтай газар мориноосоо буух зарилэгтэй байлаа. Би гэртээ байгаа мэт хөл нүцгэн явах болов хэмээн бодсончлон миний гутлыг тайлан хурааж авч билээ. Тэгэд биднийг өргөөний үүдэн зогсоолоо. Хутга мэстэй яваа эсхийг шалган бидний хөл гар нуруу цээжээр нэгжлэг хийлээ. Дараа нь өргөөний эсгийн үүдийг цэлийтэл сөхлөө. Өргөөнд суугаа их хааны зөвлөх түшмэд дөнгөж орж ирсэн хүмүүсийн талаар довчхон бичиж авч байлаа. Рубрик болон дагалдан явагсад хаан болон түшмэд дугархаас нааш үг дуугүй чимээ энэргүй суух ёстой. Бөө дахилга, мөргөлийн уламжлалаар мөнх хааны ёс журам тийм учиртай ажээ. Тэрээр цааш нь бичихтэй. Урдчлан хоньны далаар мэрэгнэлгүй хорвогийн ямар ч ажил бай мөнх хаан оролцохгүй болохыг хараад би мэдэж авч билээ. Халуун галд далны яс зураас дагуу цуурсан эсхийг тэрээр өөрөө шалгаж үзэж байлаа. Тэгж байж зам мөрөн тодорхой болно. Хэрвээ далны яс зураас дагуу бус юм уу? Эсвэл хэд хэдэн хэсэг болон цуур чагарсан байвал тэрээр ямар ч ажлыг хүлээж авахгүй. Дараа нь их хаан ирсэн зочиндоо хандлаа. Рубрикийн авчирсан ном хааны сонирхлыг татжээ. Энэ бол Тэнгэр бурхны сургаал хэмээн рубрик тайлбарллаа. Их хаан хариуд нь Тэнгэр бурхан хүний гарт олон хуруу өгсөн шиг хүмүүст янз бүрийн хувь заяа хайрлсан. Тэрээр та нарт ариун сургаал хайрлсан бол бидэнд онч мэргэн ухаан заяаж. Бид хайрлсан заяасан болгоны дагуу явж амар амгалан амьдрах ёстой хэмээсэн байна. Хүн бүрт заяасан зам мөр болгон жаргал байх ёстой. Ихэс дээдсийн зорилго хэдий чинээ тодорхой байна. Хааны эзэнт гүрэнд бурхан шашны хүлцэл дэвчээр төдий чинээ ноёрхож байсан юм. Тэд хэн байсан? Тэр л хүмүүс хорвоо дэлхийг эзэгнэн байлаа. Тал хээрийн нүүдэлчин түмэн. Сэтгэл санааг нь өөрчлөх түүний бодол монголчуудын хувьд талаар өнгөрлөө гэдгийг рубрик тэр даруй ойлгосон юм. Гэсэн хэдий ч тэрээр их хааныг даган нийслэл хар хурамд очлоо. Хотыг өөрийн нүдээр харж дараа нь эх орондоо мэдээлсэн анхны Европ хүн бол яахын аргагүй рубрик юм. Тэрээр 1254 оны 4-р сарын эхээр Орхон голын эргийн их хотод анхлан очсон юм а. Энэ газрыг 34 жилийн өмнө нийслэл хот байгуулахаар Чингис хаан сонгожээ. Рубрикийн бичиж үлдээсэн болон хот төлөвлөлтийн зураглал хар хурам хотын түүхийг судалж буй археологчдод өнөөдөр амин чухал баримт болсоор байна. Учир нь нэгэн үе дэлхийн эзэнт гүрний нийслэл байсан энэ хот талын тоос шороонд булагдсан аль цагийн дарагдсан байлаа. Харин өнөөдрийн хар хорин ердөөл модон амбар байшин савны цуглуулга гэлтэй. Хотын захад нэгэн буддын сүмийн хагас дутуу булагдсан байдал нь агаараас авсан зураг дээр дарагдаж булагдсан хотын ерөнхий дүр төрхийг илтгэх ажээ. Агаараас авсан зургийг Германы эрдэмтэн судлаачид орчин үеийн техник хэрэгслийн тусламжтай хөрсөн дээр дижитал шинжилгээ хийн матлах хийж байгаа билээ. Германы археологчдын институтын профессор Ханс Георг Хүүтэл он дараалал тоо баримтсэл цуглуулан дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ. Зохион бүтээгч Бернд Камермайерийн хамт хар хурам хотын загварыг урлан бүтээж байгаамаа. Энэ бол дэлхийг дамнасан том төсөл билээ. Дэлхийн түүхэнд үлдсэн том эзэнт гүрний нийслэл жухамхүү ямар харагдах байсан юм болов? Орон сууц, гудамж талбай, засгийн газрын барилга, мөн түүнчлэн суут их хааны ордон өргөө ямар байсан юм бол? Хотын шавыг анх нүүдэлчид давтагдашгүй ур хийцтэй тавьсан болохоор мэрэгжилтнүүдэд баримжаа авах жишээ гэж байхгүй. Тэд загвар хийх гэж 3 сар болсон байна.
Гэвч ашиггүй 750 гаруй жилийн тэртээ рубрикийн бичиж үлдээсэн баримтын дагуу нэгэн хувилбар хотыг тэд босгож амжижээ. Энэ загвар бидэнд 1254 онд хар хором хот ямар байсан сэтгэлийг төрүүлж байгаа юм. Ордон байсан дүүрэг, хотын доторх хот гэж хэлж болох дүүрэг, хотын баруун урд талд. Дараа нь хотын яг төвд түүхэнд рубрикийн ярьсан хятадууд бас гаруурчууд амьдардаг том хороолол. Өөр бас л тэрний ярьж байсан мусульманчуудын нэг том хороолол хотын хойд тал руу төвлөрсөн байгаа юм. Ер нь рубрик хотын чанга хойд цагад байсан Христийн сүм хүртэл нэг удаа явж үтсэн болох нь бидэнд мэдэгдээд байгаа юм л да. Өөрийнх нь бичснээр тийшээ очихын тулд тэрээр гартаа шашны жижиг дарцаг загалмайгаан атгаад мусульманы хорооллыг хөндлөн гатаж гарсан байгаа юм. Хотын яг хойд цагад энд Христийн сүм байсан бололтой. Рубрик бичихтэй Хар хором хотын хэрэмнээс холгүй мөнх хаан асар том ордонд суудаг байлаа. Тэр нь манайхаар бол Туйпун хаан хэрэмтэй нам нарын сүм хийдгэж бодохоор байж билээ. Хар хоромд очоод рубрик Унгрыг давтлах үеэр олзлогдсон уран дархан Вильгельм фон Бүшэ хэмээх хүнтэй уулзсан гэдэг. Мөнх хаан рубрикийг ордондоо дуудан уулзахад тэрээр хаанд зориулан Бүшэгийн хийсэн гайхамшигтай бүтээлийг өөрийн нүдээр харж гайхан биширсэн юм аа. Тэр бол гялалтсан мөнгөөр бүтээсэн 4 метр өндөр саглагар мод байлаа. Хааны ордон домтой сүү юм уу? Эсвэл ямар нэг ундаа бариад ирэх нь таатай байгаагүй болохоор Парисын дархан Вильгельм саглагар мөчөр доор нь 4 мөнгөн арслан хэвтэн буй мөнгөлсөн мод урлсан гэдэг. Мөчрөөс нь дарс, айраг, зөгийн балтай ундаа болон цагаан будааны нэрсэн арх гоождаг байсан юм. Ордны гадна бас нэг зойр байсан нь тэрхүү 4 төрлийн ундааг тэнд хадгалдаг байлаа. Ордны хоймор хүмбэр тарагдах байс өндөрлсөн олбог хивсэн дээр хаан суудаг байжээ. Түүнд хүрэхэд 3 давхар шат өгсгүүлгөө. Хаан тэндээ бурхан луга заларч байсан билээ. Аян замын тэмдэглэлдээ рубрикийн бичиж үлдээсэн тэр газар 750 гаруй жилийн дараа профессор Хүүдэл зогсож байна. Түүний удирдлага дор Герман Монголын археологчид 3 жилийн хөдөлмөр зарцуулан байж эзэнт гүрний хааны ордныг малтан гаргаад байгаа билээ. Дөрвөлжин чулуун суур байсны улмөр нь 64 багн байсныг гэрчлэх хагаад тэдгээр чулуун суур нэгэн хэсэг энэ нүсэр ордныг нуруунд дээрээ өөрч байсан лавтай. 1949 оны үед Оросын археологч Киселёв энд ирж баг зэрэг дээж авах зорилгоор малталт хийхдээ хааны ордон байсан газар энэ мөн гэдгийг баталсан юм а. Харин одоо энэ суур чулууг малтан байж тэрхүү домогт мөнгөлсөн модны уул мөр үлдэгдэлд хүрэх болов яадаг бол. Домог түүхийн өлгийн энэ газар хэдэн зууны турш овоорсон элс шороог ажилчид сантиметрээр нямбайлан цэвэрлэх бүлгөө. Гэвч энэ явцад эрдэмтэд рубрикийн үлдээсэн баримтаас зөрөх зүйл бас олсон байна. Тэрээр ордны барилга 3 давхар тасалгаатай хэмээн бичсэн нь айгүй бол Христийн сүмтэй төстэй байж болох юм. Ордны чулуун суурны улмөр дөрвөлжин төдийгүй. Багны тоо байрлалаас үзвэл 5 давхар тасалгаатай байсан бололтой. Түүнээс гадна археологчид бөөрөнхий хэлбэртэй шавар дүрс хэдэн мянган ширхгийг олсон байна. Эдгээр дүрс бол буддын шашны цац буюу нэг ёсондоо шүн шиг. Хүмүүс түүнийг сүм дугны суурнаас олж болно. Эдгээр шавар олдвор шатаж бэгчээгүй тул маш эмзэг. Харин яаж хадгалах тухай Ханс Георг Хүүдэл мэрэгжилтнүүдтэйгээ сайн зөвлөлдөн байгаа билээ. Эхний шавар дүрс гарсны дараа тогтож сайн харахаас өөр аргагүй буддын ариун шүтээний нэг Бодисва бурхны дүрс болох нь тогтоогдлоо. Газарт бат бих наалтсан жижиг дүрсийг бүтэн цаг ноцолдон байж хөндлгүй авч чадсан юм.
Түр хугацаагаар байгуулсан сэлбэн засварлах төвд олдвруудыг хадгалж, сайтар цэвэрлсэний дараа шинжлэх ухааны нарийн шинжилгээ судалгаа явуулах ажээ. Буддын шашны энэ тоо томшгүй олдврууд эрдэмтэн судлаачдад бас л нэг онцлог боллоо. Хааны ордон гээд байгаа маань үнэн хэрэг дээрээ буддын сүм байв уу? Эсвэл Монголын эзэнт гүрэн 15 дугаар зуунд мөхөж сүрхэд сүм хийд болон хувирсан болов уу? Энэ тухай зарим нэг тайлбар бий. Одоо юу яригадад байна вэ гэвэл ордныг сүмийн зориулалтаар ашиглаж байсан, эсвэл ордон байсан газар сүүлд барилга байгууламж болсон. Тэгэхээр юуны өмнө энэ байгууламжийн өргөтгөлийн талаар ярих болж байна. Энэ доор тавьсан сүмийн шалыг магадгүй ордны шалан дээр дөж шахам гişгүүртэй тавцанг, голын жижиг чулуу болон ус нэвчихгүй шар шавраар хийж бараг 2 метр өндөрлсөн байгаа юм. Иймэрхүү өндөр тавцангуудыг Юан улсын үед зөвхөн хаан хүндэл зөвшөөрсөн байх боломжтой. Ингээд аян замын тэмдэглэлдээ рубрик жухам ямар байшин гэж бичсэн юм болоо? Тэрээр өөрөө сайн харж ажигласан хүн. Яагаад ордныг дүрслэн бичихтэй тэр хүн тэгж чөлөөтэй хандсан байж болох вэ? Түүний ажиглаж харсан хар хором хотын өнгө төрхийг Хятад болон Персийн аянчин гийчид нотолж байсан лавтай. Ханс Георг Хүүтэл Франц ламын бичсэн баримт сэлтийг уншиж судлан шинэ улмөр олж болох үз жижиг сажиг олдвор ирж хайсаар байна. Рубрик бичихтэй. Мөнгөлсөн модонд хэрэглэх амттан ундааг ордны гаднах зойронд хадгалдаг байлаа. Гэвч амтд дөрвөн ундааг хадгалж байсан зойрыг хаанаас ирж хайж эхлэх вэ? Археологчид орчин үеийн техник ашиглан орчин тойрны рентген зургийг гаргаж авсан байна. Гэтэл үнэхээр энэ орчны ойролцоо яалтчгүй цагираг хэлбэрийн тохиолдол өгсөн байна. Энэ тохиолдол рубрикийн хилээд байгаа ордны гаднах зойр муу юм болов уу? Гэсэн хэдий ч археологчид бас л нэг онцлогийг таалгүй орхисон байлаа. Археологчид мөнгөлсөн модны улмөр хайх явцад тоосох шатаах асар том зуухнууд олдлоо. Тал газрын энэ олдвороос бас дахиад нэг асуулт гарлаа. Ордны хажууд тоосгоны том үйлдвэр байсан болов уу? Аль эсвэл он жилийн урсгалд ордныг сүм болгоход зориулж барилгын материал үйлдвэрлэж байв уу? Судалгаа шинжилгээний үр дүн сүүлийн таамаглалд арай ойр байсан юм. Эхний зууханд тэрбүү хэл бүр хоёр дахь зууханд сүм хийд ордон зориулсан арслан луу дүрстэй барилгын чимэглэл олдсон бол 3-4 дахь зуухнаас хэрмэн хашааны гэмээр ч юм уу дээврийн гэмээр юм уу бүр тодруулбал 3 дахь зуухнаас маш сайн хадгалсан гэж болохоор 180 ширхэг тоос гарсан. 3 болоод 4 дахь зуухны байдлыг харахад тоосох шатаах орчныг санд мэнд хайсан бололтой. Айгүй бол хар хурмыг нэг аюул нөмөрсөн ч юм уу эсвэл гадны цэргийн довтгоонд өртсөн байж болох юм. Ямар тач гэлээ тоосох шатаах орчныг санд мэнд орхиод дахин тоосох шатаах үйлдвэрлэл эрхлээгүй хэрэг. Эдгээр зуухыг ашиглаж байсан цаг хугацаа 13 дугаар зуун 13 дугаар зуунаас хойхон болж өнгөрсөн байх ёстой. Тийм ч удаан хугацаанд Монголын эзэнт гүрний нийслэл хот нууцаа дэлгэлгүй хадгалсаар байхгүй болов уу? Судалгаа шинжилгээ үргэлжилж дараагийн сар жилүүдэд хааны ордон орчмын онцлог
тайлагдах визээ. 1254 оны хаврын ихээр Рубрик орхон голын энэ хотоос явсан юм. Гэхдээ соёл иргэншилгүй зэрлэгүүд хэмээх Европ түмний бүдүүлэг ойлголтоос тийсөөр монголчуудын бас нэг бахархан ололтыг тэрээр таньж мэдсэн гэдэг. Монголын нууц товчоонд байгаа Өгөөдөө хааны зарлиг дагуу орон нутаг болгонд улааж гаргаж, өртөө байгуулан, элч нар хүмүүс дунд хамаа намаагүй давхихыг болиулж, зөвхөн өртөө улаагаар дамжин бичиг хэрэг зарлиг хүргүүлж байх ёстой. Эдгээр өртөөнд элч шууданч нар ядарч сүлдсэн унаа морой солин хоол ундтай залгадаг байлаа. Улаач нар нь бие хаагаа зовоож ядраахгүй, чадал тэнхээ сайтай, цатгалан морь унуулан хөгжилтөө явсан тухайга Рубрик дурсан бичсэн байдаг. Түүнээс гадна хариуцлагатай ажил албаны хүмүүс энэхүү тамгыг зүүж байсан юм. Пайц хэмээх үүнийг зүүлсэн морьтой илж хааны даалгавраар зарлиг шийдвэрийг орон нутагт хүргэдэг байлаа. Бидний паспорт буюу үнэмлэхийг Монголын пайц гэдэг үг оруулж байсан байна. Морьтон элч болгон бусад аян замын хүмүүсээс давуу эрх мэдэлтэй. Тэд ямар ч үед аль хүч сайтай хурдан морийг хөлөглөн давхидаг байлаа. Өртөө улаа хоорондоо 20-30 бээрийн зайтай бөгөөд эзэнт гүрэн даяар 200 мянган морийг бэлэн байлгадаг байжээ. Их хааны ордноос эзэнт гүрний өргөн уудам нутгийн өнцөг болон бүрт хэдэн мянган бээр замыг ердөө 7-оос 11 хоногт туулан зарлиг хүргүүлдэг байсан байна. Хаан ах мөнхийн дараа өвлөн авсан их эзэнт гүрнээ Хувлаа хаан улам бүр тэлсээр байлаа. Хятад багшийн гар дор хүмүүцсэн Хувлаа их эзэнт гүрний хөлийг цагаан хэрэмний цаа тал руу оруулан Юан улсыг байгуулсан юм. Тэрээр Хятадын хууль ёсны захиргааг гартаа авч чадсан хүн билээ. Эрх мэдлийнхээ оргил үед Хувлаа хаан Дэлхийн их эзэнт гүрний нийслэл хар хурамыг өнөөдрийн Бээжин хотод шилжүүлсэн юм аа. Тухайн үед Хятад орон удаан хугацаанд дэлхийн хаалттай улс байсан ч хил хязгаарын Хувлаа хаан нээсэн түүхтэй. Тэнгэрийн сэнтий заларсан дэлхий дахина нээлттэй энэ хаан эцэг өвгдийн уламжлалыг баттган өрн дорныг нэгтгэн холбохыг шаардаж байлаа. Европын аянчин гийчин тэдгээрийн дотор Марко Поло их хааны өргөө ордон зочилж Европ түмэн олон төсөөлөх нь бүүхэл огт дуулаагүй бусдын соёлын талаар хожим хойно бичиж үлдээсэн байдаг юм. Юан улс 100 жилч оршин тогтнож амжаагүй юм. Учир нь 1294 онд Хувлаа хаан нас барсны дараа эзэнт гүрэнд түүний нугаршгүй хатуужил төвчээр зориг өвлөгдөн үлдэж чадсангүй. Эзэнт улс 4 хан хүүд хуваагдлаа. Гагцхүү Орос орны өмнөд хэсгийг эзэгнэн байсан Алтан улс 16 дугаар 100 хүртэл оршин тогтносон юм. Хятадд учирсан байгалийн удаа дараагийн гай гамшигыг гадны төрөмгийлэгчдийн гай барцад гэж үзсэн босгочд Монголын хаад ноёдыг айжмаар хөөн зайлуулсаар байлаа. Монголын их цэргийг цагаан хэрэмнээс цааш түрэн гаргаж эхэлсэн юм. Хуучин нийслэл хар хурамд эргэж ирээд сүүлийн удаа их гүрнээ сэргээх гэсэн боловч эндүүрсэн байлаа. 1388 онд Хятадын их цэрэг Чингис хааны шавын тавьсан нийслэл хотыг газрын хөрстэй тэгшилсэн юм. Тал хэрийн энэ утгаас бичигдсэн дэлхийн 100-ны түүх ийхүү төгсгөл боллоо.
1260 он хүртэлх Монголын эзэнт гүрэн урд өмнө нь хэнч чадаагүй бараг боломжгүй байсан Зүүн Аз, Европын хооронд шуудан харилцан солилцох шинэ боломж нээж өгсөн юм. Энэхүү боломж унаж сүйрснээр 1260 оноос хойш Европ түмэн Хятадаас алхмаар холдон тухайлбал хэн хинээсээ сураг ажиг тасран 100-аас 150 жил өнгөрсөн байдгийг. Уул усандаа мөргөж залбирсан бөөнөр мөнх тэнгэрийг дуудан тахиц хаана. Өнөө хүртэл нүүдэлчид байгаль хан хурмстын хүч чадалд итгэхэн эзэн богд Чингис хааныхаа мөнх тэнгэрийг шүтэн биширсээр байна. Их хааны үеийн ёслол хүндэтгэл өнөөдөр ердийн уламжлал болжээ. Ойдвийн отхон хүү 3 нас хүрлээ. Энэ өдөр хүүгийн дайхийг үргээж гэр хотлоороо баярлах болно. Өнөөдрийг хүртэл тал хээрийн чөтгөр шулам охин хэмээн бодож явсан юм. Ийм домог яриа 3 нас хүртэл хүүгийн амь нас цөвтэй гэдгээс урган гарсан бололтой. Охид тал хээрийн халуун ширүүн амьдралыг даван туулах чадaltaй юм гинэ. Өнөөдрөөс эхлэн эцэг их эгч дүүс нь хүүг очир нэрээр нь дуудах болно. Учир нь эр хүний нэрийг цээрлэж хаа хамаагүй хэлдэггүй ёс бас бий. Ойдвийнхан гэр хотлороо цуглалаа. Өрөм аруулж энд байна. Хамрын тамхиа харилцсан солилцож сүйтэй цай бие биедээ өргөн барьцгаана. Хамгийн ахмад нь мөнх хөх тэнгэртээ идэ цагааныхаа дээжийг өргөнө. Төрсөн өдрөө хийж угаа хүүд үсээ авахуусна нь их таалагджээ. Хэдийгээр хүүгийн аав эртний уламжлалт бөө мөрглийг шүтдэг боловч өнөөгийн айл бүрийн хойморт байдаг бурхан багштай хүүгийнхээ сайн сайхныг даатхан мөргүүллээ. Хүн амын бараг 95% нь буддын шашинтай монголчуудын оройн дээд бурхан болсон хүн бол Далай лама юм. Гандангийн нэгэн сүмд төвдөөс гаралтай 29 м өндөр Жанарасыг бурханыг залсан байна. Монголчууд бурханы шашинтай анх Хувлай хааны үед учирсан гэдэг. Тэрээр төвд лам нарын ном хурахыг хараад биширсэн төдийгүй хэд хэдэн ламыг хар хором руу илгээж байсан билээ. Монголын буддын шашны анхны хийдийн нэг Төвхөн хийд. Хангайн улсын хормой энэ газар өнөөдөр 4 лам бясалгал хийн амьдрах бүлгөө. Эдгээр ламын эцэг өвгөд Монгол орноор бадарчлан явж буддын шашныг дэлгэрүүлсэн түүхтэй. Тэр тусмаа хятадууд нүүдэлчид ийхүү номхон хүлцэнгүй болсныг улс төрийн зүгээс маш ихээр дэмжиж байлаа. Монголын их эзэнт гүрэн Нуран унсан даруйд тал нутгийн дайнч омголон нүүдэлчид тайван амгалан болтол өдий байна да хэмээн бодож байсан юм. 16-аас 17 дугаар зууны Монгол оронд буддын сүм хийд үе олноор байгуулагдж лам нарын нэр хүнд асар хурдан өслөө. Учир нь буддын сургаалаар гагцхүү хувь хүн өөртөө бас бусдын нүгэл хилэнцийн төлөө залбирах ёстой аж ахуй. Лам нар эгэл амьдралын сайн сайхны төлөө оюун санаагаа чилээн байж залбирал үйлдэж байгаа нь нэгэн том соёл юм аа.
20 дугаар зууны эхээр аав ээж, ах トゥ, хамаатан саднаа төлөөлөн залбирал хийж, сахил санвар хүртээхээр Монгол айл өрх болгон нэг хүүгээ сүм дуганд шавилан суулгаж байлаа. Өнөөдөр зөвлөлтийн гав дөнгөнөөс салаад 15 жил болж байгаа монголчууд эргээд сүм хийд рүү хошуурах боллоо. Коммунистуудын сүйтгэж нураасан сүм хийдийн буурин дээр дахин 200 гаруй бурхан шашны төв үүд хаалгаа нээсэн байна. Ямар ч хэлээ 70 жил болсон коммунизм нүүдэлчдийн амьдралын хэв шинжийг өөрчилж чадсангүй. Монголчууд өөрсдийнхөө ёс заншил, зан үйлээ хэдэн зуун жилийн турш хадгалсаар иржээ. Өнөөдөр энэ ард түмний дунд бүх хүн гэдэг тухайн үеийн дайчин баатар мэд хүндлэгддэг болжээ. Бяр чадлаа үзэх ганц баяр нь наадам болдго юм байна. Чингис хааны тал хээрийн дайчин монголчуудад өв уламжлал нь ийхүү уламжлагджээ. Чингис хаан болон түүний өв залгамжлагчид Аз Европыг холбосон их гүүрийг тавьсан юм аа. Мен 255 онд Рубрик Европ руугаа буутсан юм. Түүний бичжүүлдэлсэн эзэн тулсын гайхамшиг бүхэн 200 жил дэлхийн түүхэнд бичигдэн хоцорсон юм аа. Нүүдэлчин ард түмэн тал нутагта эзэн суусан хэвээр. Тийм ч учраас Рубрик нэгэнтээ чаавас би зураач байхгүй яавдаа гэж хэлсэн байдаг. Өнөөдрийг хүртэл монголчууд тэр их гайхамшигаа хизээж мартаагүй билээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн дуу шилтгэн студид төрөвлөв 2007 он.